Эрхэм үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын мэдээ сурчлах баг үзэгч та бүхэндээ бүгд найрамдах Тажикстан улсын Душанбе хотоос мэдээлж байна. Гадаад харилцааны сэргэл нэвтрүүлгийн шинэ дугаараа үзэгч та бүхэндээ Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн тус улсад айлчилж байгаа төрийн айлчлалын мэдээллийг таймлан хүргэх болно. Монгол улсын ихийг эрхэмссэн бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой зэрэгцээ 3 дахь хөршийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Монгол улс бүгд найрамдах Тажикстан улстай 1992 оны 4-р сарын 24-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол улсын ерөнхийлөгчийн төвшөнд төрийн тэргүүн анх удаага тус улсад төрийн айлчлал хийж байгаагаараа онцлог юм. Монгол улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийг албан ёсоор ухтах ёслол болж хоёр улсын төрийн дуулал эгшиглэж төрийн хүндэт харуулж мэдчлэн хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр төрийн тэргүүнээр ганцаарчилсан болон албан ёсны хилцээ хийж Монгол улс болон бүгд найрамдах Тажикстан улсын найрсаг харилцаа олон талд хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гаргалаа. Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгтээ санал нэгдэж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн уялдааг нэмэгдүүлэх боломжуудыг судлан, хоёр орныг холбосон дөт авцамын чиглэлийг нээж, шинэ тээврийн коридор байгуулах асуудлыг бас хэлцлээ. Түүнчлэн Тажикстан улсыг Азийн авцамын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай хэлцээрт нэгдэн ороход Монгол улс бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа бас бид онцлон тэмдэглэж байна. Манай хоёр улс нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд харилцан биевээ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлолоо. Тажикстан улс нь Монгол улсын санаачилсан далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн гишүүнээр нэгдсэн анхны улс орнуудын нэг бөгөөд энэхүү чухал санаачлагыг тууштай дэмжиж ирсэнд гүн талархал илэрхийлж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр талууд хоёр улсын хөгжлийн бодлого болох Алсын хараа 2050, үндэсний хөгжлийн стратеги 2030-тай уялдуулан эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуйн ногоо хөгжил, дижитал шилжилт болон соёл боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тээвэр логистикийн тулгымцсан асуудлыг сайжруулах, дөтө тээврийн коридор бий болгох, бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд хамтран нэгдэх боломжийг шат дараатай судлан хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаагаа хөгжүүлэх арга замыг байнга эрэлхийлж ирсэн. Бид төрийн энэ айлчлалыг цаашдын хамтын ажиллагааны бодит үргэлжлэл гэдгийг тэмдэглэж байна. Тажикстан Монголын яриа хэлэлцээ нь найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг шин түвшинд гаргах үндэс суурь болж байна. Харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдлээ. Мөн бид нөөц боломжоо ашиглаж эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллагаар тохиролцсон. Бид хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг харилцан нотоллоо. Төсөл хөтөлбөр боловсруулж ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Манай улс байгалийн нөөц баялагийг ашиглах суурь судалгааны ажил хийх санал дэвшүүлж энэ чиглэлээр хамтрахаар тохирлоо. Энэ удаагийн айлчлал хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж бодит үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар 2009 онд бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгч Монгол улсад төрийн айлчлал хийсэн. За энэ үеэрээ 5 баримт бичигт гар үсэг зурсан. Тодорхойлбол ургамал хамгаалал, нийгмийн халамж, мал аж ахуйн гаралтай, вакцин зүйлэлт зэрэг баримт бичгүүдэд гар үсэг зурсан. Тэгвэл энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн тус улсад хийсэн төрийн айлчлалын үеэр 10 гаруй баримт бичигт гар үсэг зурлаа. Хамтран ажиллах тухай Монгол улсын гадаад харилцааны яам, бүгд найрамдах Тажикстан улсын гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Талууд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зөвлөдөх уулзалт зохион байгуулахын зэрэгцээ, харилцан мэдээлэл туршлага солилцож, бусад салбарын яамд байгуулах хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Төв Азийн 5 улстай сүүлийн 3 жил маш идэвхтэй гадаад харилцааг явуулж ирлээ. За тэгээ харилцан төрийн өндөр түвшинд төрийн айлчлал хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө энэ харилцааны хамгийн оргил хэсэг байдаг. Энэ маш олон жил хоёр талаасаа бэлддэг, судалдаг. За тэгээ хоёр ерөнхийлөгчийн түвшинд зурагдж байгаа энэ хамтарсан тунхаглал, түвшин ахиулж байгаа хамтарсан мэдэгдэл, за зурагдж байгаа баримт өчгүүд бол цаашдаа хоёр орны харилцааг
илүү хялбаршуулах, эрх зүйн боломжийг нь бүрдүүлж байгаагаар онцлог. Тэгэхээр энэ эрх зүйн боломж бүрдснээр цаашдаа иргэд хоорондын харилцаа сайжрах, хоёр улсынхаа талаар илүү судалж мэдэх, хууль дүрмэндээ илүү зохицуулсан харилцааг бий болгоно гэсэн. Мөн Монгол улсын эрчим хүчний яам болон бүгд найрамдах Тажикстан улсын эрчим хүч, усны нөөцийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж жижиг байгуулсан Монгол улсаас сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгвэл тус улстай усны эрчим хүч ашиглах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, урт болон богино хугацааны сургалтанд хамруулах, мэрэгжилтэн солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой юм а. Цэвэр эрчим хүч болон уццэг газ станцыг хэрхэн ажилуулах, энэхүү бүтээн байгуулалтын эрх зүйн орчин, энийг эргээд байгальд ээлтэй байдлаар хэрхэн ашиглаж болох талаар бол баггүй туршлага хөрвүүлсэн хөгжиж байгаа орн гэж болно. Тэгэхээр энэ хөгжиж байгаа орноос энэ найрсаг харилцаатай, ийм ойрхон илгэвшиг дотны харилцаатай үг түүхээрээ ч уялдаа холбоо ихтэй энэ Тажикстан улсаас бол бас туршлагаас нь суралцах, хуваалцах эрх зүйн орчноор ч гэсэн бас цогцлоход их тийм боломжтой бас харилцаа хамтын ажиллагааны салбар үүсэж байна гэж. Хамтран ажиллах тухай Монгол улсын хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон бүгд найрамдах Тажикстан улсын хөдөө аж ахуй яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Тухайлбал ургамал, үржүүлэг, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикчуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах болон газрын нөхөн сэргээлт хөрс судлалын системийг хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл хой болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах, боловсон хүчин мэрэгжилтэн солилцох орчин бүрдлээ. Өндөр уулын бүс дээр сарлаг үржүүлдэг ард юм. Одоо сарлагын тоо цөөхөн. Сарлаг нэг сүүлийн жилүүд их хорогдсон. 20-30 мянган сарлагтай. Тэгээд сарлагынхаа үйлдвэрлэлийн байдлыг, ашигт байдлыг сайжруулах төлөө Монгол улсаас сайн эцэг мал авах, үр хөврөл авах чиглэлээр бас санал тавьж байгаа. Энийг бид нар дэмжиж энэ чиглэлээр хамтран ажиллана. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам болон бүгд найрамдах Тажикстан улсын засгийн газрын харьяа, аялал жуулчлалын хөгжлийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Аялал жуулчлалын салбарт байгалийн болон соёлын үеийг ирээдүйн баялаг гэж үзэж, тэдгээрийг хамгаалахын зэрэгцээ, үр ашигтай агуулга өндөртэй таниулан сурчлах, хөгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал гэж талууд үзэж байна. Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын цахим хөгжил инновац харилцаа холбооны яам, Тажикстан улсын ерөнхийлөгчийн дэргэдэх инновац цахим технологийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Мөн Монгол улсын Монгол Актем болон бүгд найрамдах Тажикстан улсын шифрлэгч төвүүд, төрийн үйлчилгээ цахим флотарм хөгжүүлэлтийн компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичигч мөн байгуулсан. Төрийн мэдээллийн солилцооны хуур систем байна. За иргэнэ цахимаар таних дан систем байна. Гэх мэт зөөлөд үүссэн байгаа. Энэ бүгдийг бусад улс орондоо нэгдсэний экспорт хийх болцоо үүссэн байна. Хоёрдугаар бид нар бас туршлага хуваалцъя гэж байгаа. Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх хор уршигыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын онцгой байдлын ерхий газар болон бүгд найрамдах Тажикстан улсын засгийн газрын дэргэдэх онцгой комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Мөн шинжилгээ ухааны технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын шинжилгээ ухааны Актем болон бүгд найрамдах Тажикстан улсын үндэсний шинжилгээ ухааны Актем хоорондын санамж бичиг байгуулсан. Ийхүү шинжилгээ ухааны Актемийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэлснийг талууд энэ үеэр онцолж байлаа. Хамтран ажиллах тухай Монгол улсын аюулгүй байдлын судлалын хүрээлэн болон бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгчийн дэргэдэх стратегийн судалгааны төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Монгол төрийн Төв Аз руу чиглэсэн гадаад бодлого амжилттай эрчтэй явагдаж байна. Энэхүү айлчлалыг хийж дусснараа манай улсын гадаад бодлогын хүрээнд Төв Аз руу чиглэсэн гадаад бодлого бол үндсэндээ бүрэн бүтэн болж байгаа. Айлчлалуудын үр дүнд байгуулагдсан эрх зүйн баримтчдыг манай салбарын яамдууд, агентлагууд, хувийн хвшил, баялаг бүтээгчид маань бол бүрэн дүүрэн ашиглаж харилцан ашигтай хамтын ажиллагааг зохицлох эрх зүйн болон улс төрийн дипломатын энэ сайхан боломжууд бүрдэж байна гэж хэлж байна.
Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэхүйн бүгд найрамдах Тажикстан улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр 11 баримт бичигдэх гар үсэг зурсан. За энд соёл болон аялал жуулчлалын мөн үндэсний музейн салбарт хамтран ажиллана. За хоёр улсын үндэсний музей хамтран ажиллаж түүх археологи болон музейн салбарт илүү харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэж үзэж байгаа юм а. Ийхүү хоёр улс түүх соёлын үеийг хадгалах, судлах, сурталчлах, шинжлэх ухаан соёлын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд тус санамж бичээгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүгд найрамдах Тажикстан улсын үндэсний музейн барилга 2013 онд ашиглалтанд орж 24,000 м2 бүхий 7 танхимд 50,000 гаруй үүсмэр байна. Хүннүүгийн язгууртнуудын булчнаас хүртэл энэ бүс нутгийн хэвс эд үлгэн зүйлүүд нэлээд холддог. Тэгээд энэ нь бол одоо эрт цагаас харилцаатай байсныг харуулж байна. Ирэх жил Монгол улсад Төв Азийн улс орнуудын үндэсний музейн чуулганыг 6 сард Монгол улсын ерөнхийлөгч Эвэлдор зохион байгуулна. Энэ нь бол бүх талын хамтын ажиллагаан дотроо соёлын өвийн хамтын ажиллагааг одоо эхлүүлж байгаагаар онцлогтой. Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэхүйн бүгд найрамдах Тажикстан улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол улсын ерөнхийлөгчд тус улсын Мажлисын намын ондагийн дарга бараалгасан. Монгол улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах Тажикстан улсад хийж байгаа анхны айлчлалд Тажикстаны төр засаг парламент өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, ард түмний найрамдал нөхөрлөлийг үнцгэрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа тэмдэглэсэн. Мөн энэ онд Тажикстан Монголын парламентын найрамдлын бүлгийг парламентын доод танхимд байгуулсан нь хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг докторжуулахад чухал хувь нэмэртэй гэж үздгээ илэрхийлж байлаа. Төрийн айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч тус улсын шадар сайдын хамт Рогууны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцсан. Нийслэл Душанбе хотоос зүүн урагш 110 км-ийн зайд Тажикстаны гол мөрнүүдийн нэг болох Вахш мөрний дээд урсгалд баригдаж байгаа энэхүү усан цахилгаан станц нь 335 м-ийн өндөр далантай. Дэлхийн хамгийн өндөр далантай усан цахилгаан станцын нэг болох зорилтыг тавьжээ. Нийт 6 турбинтай 3600 МВт-ийн хүчин чадалтай. 2029 он гэхэд бүрэн ашиглалтанд орвол жилд 17 тэрбум кВт-цагийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм. Тажикстан улсынхаа цахилгааны хэрэглээг бүрэн хангахын зэрэгцээ Афганистан болон Төв Азийн улс орнуудад экспортлогч гол тоглогч болж бүс нутгийн эрчим хүчний сүлжээний чухал зангилаа болно гэж талууд үзэж байна. Рогууны усан цахилгаан станц нь Тажикстан улсын үндэсний тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжил, бүс нутгийн эрчим хүчний тогтвортой байдал болон хамтын ажиллагааны баталгаа болсон стратегийн чухал ач холбогдолтой томоохон дэд бүтцийн төсөл юм байна. Тэгвэл Монгол улс усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ойрын хугацаанд ашиглалтанд оруулж, эрчим хүчний импортоос хараат бус болоход эрчим хүчний салбарт бүгд найрамдах Тажикстан улстай хамтран ажиллахаар талууд тохиролцсныг тэмдэглэж байлаа. Төв Азийн бүс нутагт 91% нь уул. Энэ Төв Азийн цэвэр усны нөөцийн 60% нь энэ ганцхан энэ Тажикстан, Тажиулынх нь улс орнууд ч одоо сүүл усгүй улсууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ улс бол өөрийнхөө тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангаж байгаа маш том эдийн засгийн хараат байдлаа бусад хөршүүдээс бууруулсан нэг том давуу тал нь бол энэ усан цахилгаан станцуудыг бараг уулын ам болгонд байгуулснараа эрчим хүчээр бүрэн хангаж байна. За бензин төсний хувьд энэ өндөр уулын бүс учраас маш гүнзгий ухдаг, зардал их гардаг учраас бензин төсний хамаарал бол нэлээд өндөр байдаг. Тийм учраас энэ улс бол цаашдаа цахилгаан эрчим хүчээ илүү үйлдвэрлээд бүс нутгаа хангаад дээрэс нь одоо 2030 он гэхэд цахилгаан машин шилжих өөрийнхөө онцлог таасан хөгжлийнхаа замыг тодорхойлсон байна. Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэхүйн бүгд найрамдах Тажикстан улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр орны анх дугаар бизнес форум зохион байгууллаа. Форумоор худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх, учирч байгаа саад бэрхшээлийг арилгах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, автолон агаарын тээврийн чиглэл бий болгох зэргийг хэлэлцлээ. Тажикстан улсын гадаад худалдааны экспорт өнгөрсөн оны хагас жилд дэлхийд 996 мянга гаруй сая Америк долларт хүрч өмнөх оноос 52.7% өсжээ. Үүнд хүн утас, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон жимс хүнсний ногоо, цемент бүрдүүлж байна. Харин импорт 3.4 сая гаруй Америк долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өсжээ. Тэгвэл манай улс бүгд найрамдах Тажикстан улстай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бизнесийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Зөвхөн манай хоёр орны иргэд хоорондын харилцаа замун зах зээлийг нээхээс гадна бүс нутаг олон улсын түвшинд цаашлах юм бол дэлхийн хэмжээнд энх тайван, аюулгүй байдал, тогтвортой нөхцөлийг бүрдүүлэхээс гадна
харилцан ур ашигтай хамтын ажиллагааны хөгжлийг хурдсахад бас үнэтэй хувь нэмрийг оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Тажикстан улсын танхимд хоорондын гэрээ зурагдлаа энэ бол өөр их чухал юм байгаа. Мөн хөрөнгө оруулалтын газар нь эдний хөрөнгө оруулалтын газар бол маш их ерөнхийлөгчийн удирдлаганд шууд ажилладаг. Яг гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг 100% хамгаалдаг. Тэрийг бас үн цэнийг бий болгохын тулд тусгай агентлаг байд. Тэнд сая бас меморандум зурлаа. Энэ бол их чухал асуудал. Аль талаас экспорт импорт хийх боломжуудыг бас олж харж байна. Тийм учраас одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээндчилсэн хөдөөжин гаралтай түүхийд мах бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломж бас харагдаж байна. Төв Азад оршдог далайд гарцгүй уулархаг орны нэгээр нэрлэгддэг бүгд найрамдах Тажикстан улс, Афганистан, Узбекистан, Киргиз бүгд найрамдах Хятад ард улстай хилэлдэг. 10 сая гаруй хүн амтай тус улсын нийслэл Душанбе хот 1 сая хүн амтай. Ерөнхийлөгч Эмомали Рахмон 1994 оны 11-р сарын 6-наас эхлэн төрийн тэргүүнээр ажиллаж, улсынхаа тогтвортой байдлыг засаглалаараа залгамжилж явна. Тус улс сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөжүүлж, эдийн засаг алсын хараагаа тэлж байна. Үүнд Монгол улстай харилцаагаа өргөжүүлж байгааг энийг илэрхийлнэ. Хоёр улсын анхны бизнес форум гэдгийг талууд онцолж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагаа болон соёлын салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр соёл урлагийн болон морин урын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд бүгд найрамдах Тажикстан улсын А1-ийн нэрэмжит улсын дөөр бүжгийн Эрдмийн театрт үндэсний урлагийн их театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, сэвждийн нэрэмжит бүжгийн чуулга болон дуучид, хөөмичдийн 70 гаруй уран бүтээлчид Монголын сайхан орон тоглолтоо төлөвлүүллээ. Урлагийн гавьяа зэтгэлтэн Бирвагийн хөгжим, урлагийн гавьяа зэтгэлтэн Баярбаатарын дэглэлт, ёсол хүндэтгэлийн бүжиг болон уяхан зам ТV наран уртын дуугаар тус тоглолт эхэлсэн нь Тажикстан улсын үзэгч олонний сэтгэл мэлмийг баясгаж байлаа. Уяхан зам ТV наран болон Алтай магтаал, жорон сэвсэн тал хэмээх Монгол улсын нэр бүхий уран бүтээлчдийн шилдэг уран бүтээлүүдийг төлөвлөж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа соёлын салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр туршлага мөн солилцож байна. Үн эртнээс зөвхөн өнөө цагт Монгол түмэнд өвлөгдсөн язгуур урлагийн тансаг хүг аялгауг унган байгаль эх орноо олон улсад таниулахад чухал үр гүйцэтгэх Монголын сайхан орон тоглолтын 10 гаруй урлагийн номерыг найруулга, утга агуулга, илэрхийлэл ийм байна. Монголын сайн сайхныг тийм үү гэрэлтэй болгоныг, хүчтэй болгоныг язгуур урлага, бүжигчтэй гайхамшигтай энэ тоглолтыг бид нэр үнэхээр сэтгэл хангалуун сайхан хийлээ. 75 жилийн түүхтэй энэ байгууллага маань маш их өргөн репертуар баялаг сан хөмөрхтэй. Тэрнийхээ бас нэг хэсгээс нь ингээд явсан. Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөхийн бүгд найрамдах Тажикстан улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд салбар бүрд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд соёлын бодлого ийхүү чухал ач холбогдолтой юм а. Монгол улс өнгөрсөн онд Төв Азийн улс орн тэр дундаа Казахстан улстай стратегийн он гарснаас хойш бүгд найрамдах Узбекистан улс болон Киргиз улстай иж бүрэн түншлэн харилцаа тогтоосон бол 7 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөх бүгд найрамдах Тажикстан улсад төрийн тэргүүний төвшөнд анх удаага төрийн айлчлал хийсэн нь түүхэнд тэмдэглэхгүй зүйл явдал болсон. Талууд уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх ирмэлцлээ нотолж харилцааг улс төр худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй болон сэргээгдэх эрчим хүч тээвэр логистик боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэхээр тохиролцсон юм. Мөн бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгч эх онд манай улсад төрийн айлчлал хийхээ энэ үеэр мэдээлсэн. Ингэснээр Монгол улсын Төв Азийн улс орнуудтай харилцаа бэхжиж байгааг олон улсын харилцааны судлаачид ийхүү онцолж байна. Критикал металлын салбарт бол Тажик улс нэлээд том тоглогч. Дэлхийн суурьмаагийн үйлдвэрлэлийн дэлхийд 2 дугаарт, мөнгө усны үйлдвэрлэлийн дэлхийд 6 дугаарт маш их том нөөцтэй. Газрын хуур элементийн нэлээд том нөөцтэй улс орн учраас
Энэ ашигт малтмлын салбар дээр ч гэсэн биднэрт бол бас дутуугаа нөх боломж байна. Бид зөвхөн гаднаас хөрөнгө оруулалт хайхаас гадна шин зах зээлийг нэг Монголын бараа бүтээгдэхүүн бас 10 сая хүнтэй Тажикийн зах зээл дээр 7 сая хүнтэй Киргизийн зах зээл дээр бол ажиллах боломж байгаа. Найрсаг харилцаа олон талт хамтын ажиллагааны түншлэл тогтоох тухай хамтарсан мэдэгдэд бол улс орнууд бол одоо олон янз байна. Гэхдээ энэ олон янз байдаг маань бол бид олон улсын аливаа асуудал эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх саад болохгүй маа. Тэгээ ингээ аливаа асуудал дээр бол бид нэгдсэн үндэсний байгууллагын дөрмийн хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бол маш чухал юм аа. Энэ удаагийн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн Кыргызстан, Казахстан улсад хийж байгаа ажил бол Төв Азийн чигээс Монгол улсын байр суурийг олон улсын тавцанд хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой байдаг. Манай эртний өмнөх 6 дугаар зуунд Ахмедийн эзэнт гүрний харьяанд байсан тус улс энэ үеэс эхлэн Тажикстан худалдаа соёлын чухал төв болж торгоны замын гол цэгүүдийн нэг болсон түүхтэй. 13 дугаар зуунд монголчуудын эзлэлтээс хойш Тажикстан нь өөр эзэнт гүрний удирдлагад орж 1929 оны 10 дугаар сарын 16-нд Тажикийн социалист бүгд найрамдах улс болж улмаараа 1991 оны 9 дугаар сарын 9-нд бүгд найрамдах Тажикстан улс тусгаар тогтнолоо зарласан түүхтэй. 17 дугаар зуунд байгуулагдсан Душанбе тосхоноос үүдэлтэй Душанбе хот болон хурдцтай хөгжиж байгаа тус улстай Монгол улс 1992 оны 4 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол улсын төрийн тэргүүн анх удаа бүгд найрамдах Тажикстан улсад төрийн айлчлал хийлээ. Тажикстан улс нь гол мөрөн нуур усны нөөцөөр ариун төдийгүй Төв Азийн усны нөөцийн 60%-ийг бүрдүүлж Цэнгэг усны нөөцөөр дэлхийд 8 дугаар байранд эрэмлэгдэж байна. Монгол улс Төв Азийн улс орнуудтай тогтвортой харилцан ашигтай хамтын ажиллагааны түншлийг гүнзгийрүүлэхэд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн бүгд найрамдах Тажикстан улсад хийсэн төрийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн бүгд найрамдах Тажикстан улсад хийсэн төрийн айлчлал инхүү өндөрлөө. Соёл, спорт, аял жуулчлал болон салбар бүрд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хөгжүүлэх чиглэлээр 11 баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн айлчлал нь Монгол улсын ерөнхийлөгчийн төвшөнд бүгд найрамдах Тажикстан улсад хийсэн анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог байлаа. Монгол улс энхийг эрхэмжсэн бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой мөн 3 дахь хөршийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлсээр байна.